Тавтай морил сэрчмаа байна. За өнөөдөр би та нартай 30 минутын 30 минут гэж бодож байгаа ч гэсэндээ хэр удах мэдгүй байна. За би өнөөдөр та бүхэн медитейшн буюу бясалгалыг зааж өгөхөөр бэлдээд сууж байна. За би энэ бясалгалаараа 3 амьсгалын дасгалыг заана. За 3 амьсгалын дасгалын араас яг бясалгалын техник буюу одоо ханхан шатны хүмүүс зориулж яаж өөрийнхөө бясалгалаар өөрийн бодлоо чөлөөлөх вэ? Ер нь бол бясалгалын гол зорилго нь бодож байгаа бодол буюу одоо тархин дотор болоод байгаа маш их үйл явцаа удаашруулад, тайвшруулад тэгээд ер нь бол бодлоо төр зурдаа чөлөөлөөд бодлоо хажуудаа тавиад өөртөө суухыг бясалгал гэдэг юм аа. За бясалгалынхаа хамгийн ихэнд бол би та нарыг ингээд гоё өөртөө тухтай газар суугаасаа гэж хүсэж байна. Тэгээд дээрэс нь яг бүхнийхөө доор ингээд дэр тавьчвал ингээд чиний ташаач нь өргөгдөөд тэгэхээр хөл чинь ингээд завлаа суухад бол удаан суухад арай илүү тухтай байдаг шүү. За тэгээ би та нартай зориулаад ингээд Пало Санта авч ирсэн. Тэгээ Пало Сантагаа жоохон асаагаад энэ бол мод байгаа. Модоо ингээд шатаагаад тэгээ энэ шатсан модноос өнөртөж байгаа өнөр нь болоод ингээд агаар чиж одоо энерги цэвэрлдэг гэх юм уу? Энергийн цэвэрлэн тэгээ гоё та нарт энерги цэвэрлж байгаа юм. Энерги очоосай. За ингээд гоё ингээд энерги цэвэрлж байгаа шүү. Ингээд гоё энергинд бүх энергиээс өөрийнхөө эргэн тойрны гэр доторх энергийг чинь үнэрээр цэвэрлж өгч байгаа шүү. За тэгээ энэ үнэр бол та нарыг медитейшн хийх тус бас тусалж болно. За тэгээ би одоо өөрийнхөө дуртаж гэжтэй одоо саяхан худалдаж авсан гоё кристалл Citrine аваад ирсэн байна. За тэгээ Citrine өнөөдөр ингээд голтой тавьчих. Тэгээд би just нүдэн анаад за өөрийнхөө биеийг мэдэрч эхлэе. Яг одоо хаана сууж байгаа судлаа. Эргэн тойрондох өрөөгөө ямар чимээ байна. Нүдэнсэн ч гэсэн чиний яг төсөөлөл чинь ямар байна, хаана байна, хаана сууж байгаа гэдгийг just мэдрхүүгээ ашиглаад мэдрээ. За одоо мэдрхүүгээ тэлээд өрөөнөөсөө гадуурх одоо орчин тойрноо мэдрээ. За өрөөнийхоос гаднах бүр ингээд байшингаасаа гаднах хотыг мэдрээ. Чи одоо яг хаана байна вэ энэ мөчөд? Ямар дуу, ямар үнэр, хэн чиний эргэн тойронд байсан бэ? Юу болоод өнгөрсөн бэ гэдгийг бүгдийг мэдрээ. Дээрэс нь одоо яг ингээд сууж байгаа гэдгийг мэдрээ. За тэр мэдрэмжээ бүр илүү томруулаад бүр ингээд улсаа мэдрээ. Улсаа мэдэрснээсээ бүр ингээд томруулаад бүр энэ дэлхийг мэдрээ. Яг дэлхий дээр чи өнөөдөр нар дахиад мандсан 1 сарын 2-ны өдөр яг ингээд сууж байна гэдгээ мэдрээ. За одоо тэгээд нар цаар гарыг хэрэгсэн бүгдийг бүр томруулаад өөрийгөө бүр холдуулаад мэдрээ. За бид нар ингээд нүдэн ансан үедээ хэр хол харж чадах вэ? Бид нар бол ингээд хязгааргүй ихийг ингээд мэдрэгч харж чадах авьяастай мэлми буюу 3 дахь одоо мэлми маань тухны гол оршдог байгаа. За тийм 3 дахь мэлмигээ мэлмийн дээрээ нүдэрээ ингээд анхаарлаа төвлөрүүлээд за тэгээ 3 дахь мэлмийнхээ гэрлийг хасаагаад тэр одоо хаана энэ тэр наарсаар од юу вэ бүгдээ мэдрээ. За мэдрэмжтэй одоо бүх юмыг ингээд мэдрүүлээд байгаа гэдгийг нь юу ч гэсэндээ ингээд байгаад нь талархаж байгаа гэдгийг нь одоо хэлж өөртөө бас байгаа шүү гэдгийг ойлгуул. За эхний амьсгалын дасгал бол бид нэр ингээд амаараа яг сургуулиас орж байгаа юм шиг амьсгалаас сурна.
За амьсгалаа сорохдоо хамгийн эхлээд нь гидс рүүгээ, дараад нь хавирга руугаа, дараад нь шилэн үзүүгдүүлв. Шилэн үзүү рүүгээ. Тэгээд хоолойгоо дүүргээд амьсгалаа барина. Амьсгалаа бариад 3 дахь мэлмийн дээрээ яг ингээд анхаарлаа төвлөрүүлээд хэдэн хэр удаан барьж чадах вэ тэрийгээ бариад тэгээд бид нэр хамраараа амьсгалаа гаргана. Амаараа гуусаар сорж байгаа юм шиг сороод бүхэл биеэ яг шаар шиг дүүргээд тэгээд амаараа сорсон агаараа хамраараа гаргана. За бид нэр энийг бол 3 минут үргэлжлүүлээд хийн. Тийм болохоор зүгээр яг өөрийнхөө эрчийг олоод тэгээд амьсгалаа сорох болгондоо урт болгоод өөрийнхөө оруулж ирж байгаа агаарыг урт болгоод явах юм шүү. За амаараа сорлоо. Амьсгалаа төгжээд 3 дахь мэлмийн дээрээ анхаарлаа төвлөрүүлье. Энэ хамраараа амьсгалаа гаргая. Амьсгалаа айлуулах удаа шүү дээ. Амьсгалаа барья. Амьсгалаа амраараа гаргая. Амаараа амьсгалаа сорж авъя. Яг ямар мэдрэмж авч байгаа гэдгээ бас яг өөрөө мэдрээд яг одоодоо бас амьсгалаа мэдрээд улам урт болгоод амьсгалаа. Чин дэлхий дээр байгаа бүтэр тэр cosmic energy-г яг амаараа сурч байгаа юм шиг мэдрээд тэр энергийг 3 дахь нүдэн дээрээ төвлөрүүлж төр зүр бариад өөртөө оршуулад дараад нь хамраараа
амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа урдаа болгоод ав. Сүүлийн 3 удаа амьсгалаа урдаа болгоод ав. Амьсгалаа бариад хэр удаан барьж чадах вэ? Тэр удаанаараа амьсгалаа барь. Амьсгалаа хэвийн буцаад байранд нь оруулаад хідэн амьсгал зүгээр хамраараа аваад хамраараа гаргая. Бид чинь ямар нэгэн өөрчлөлт орсон бол тэрийг бас анзааръя. За дараагийн амьсгалын дасгал маань амьсгалын гэрэл гэсэн нэртэй дасгал байгаа. Breath of Light. За энэ дасгалаар бид нэр 7 удаа одоо 7 энергийн хүртэн дээрээ амьсгалаа сорж бас авна. За сорохдоо бас амаараа 7 удаа 7 хүртэн дээрээ яг амьсгалаа авчруулаад 7 удаа сорох нь шүү. Тэгээд 7 удаа сорсны дараа бас дахиад 3 дахь нүдэн дээрээ төвлөрлөө. Тэгээд амьсгалаа хэр удаан барьж чадах нь 3 секунд, 2 секунд, эсвэл 4 секунд. Тэгээд хамраараа амьсгалаа гаргая. Тэгээд 7 удаа дахиад давтна. За энэ амьсгалын дасгалыг дахиад 3 минут ойролцоо хийцгээе. Амьсгалаа сорох болгондоо хүртээ гэрлээр цэмэглэж ийн гэж нүдэндээ төсөөлөөд тэгээд тод гэрлээ 3 дахь нүдэн дээрээ анхаарлаа төвлөрүүлж өөртөө оршуулад дараад нь хамраараа амьсгалаа удаан гаргая.
Сүүлийн 3 удаа хийцгээе. Амсгалаа амаараа биш хамраараа аваад хамраараа гаргая одоо. Just дотор чинь юу болж байгаа мэдрэмжийг мэдрээ, энергийн төвшин дотор чинь гэрэл бас энергийн хүртнүүд амсгалаа аваад ань гаргаад мэдрээ. Амсгалын дасгал маань бас 3 минут үргэлжлэнэ. Энэ удаа бид нэр эрхийн уруугаа баруун гарын эрхийн уруугаа баруун хамраараа таглана. Долоовор дунд хуруугаа тухныхаа гол байрлуулна. Тэгээд ядам хуруугаараа зүүн хамраа таглах юм. За энэ амсгалын дасгалыг 4 секундэд нэг хамраараа аваад 4 секунд дахиад нүднийхээ голд төвлөрөөд хоол буюу амсгалаа бариад 4 секунд баруун хамраараа зүүн хамраа таглаж агаад гаргана. За тэгчээд баруун хамраараа 4 секунд дахиад голдоо 4 секунд зүүн хамраараа 4 секунд гаргаад ингээд сүүлжлөөд 3 минут үргэлжлэх юм шүү. За гараа барьшуулъя. Баруун хамраа таглалаа. Зүүн хамраараа 4 секунд амсгалаа авъя. Амсгалаа барьлаа 4 секунд. Зүүн хамраа таглалаа. Баруунаараа амсгалаа гаргая 4 секунд. Баруунаараа амсгалаа авлаа 4 секунд. Амсгалаа барьлаа 4 секунд. Зүүнээрээ амсгалаа гаргалаа 4 секунд. За амсгалаа зүүнээр авлаа. Амсгалаа барьлаа. Амсгалаа баруунаараа гаргалаа. Амсгалаа баруунаараа авлаа. Амсгалаа барьлаа. Зүүнээрээ амсгалаа гаргалаа 4 секунд. За өөрийнхөө амсгалд тааруулаад 3 минут амсгалаа. Зүүн амсгалаа барьлаа. Баруунаараа амсгалаа гаргая. Баруунаараа амсгалаа авлаа. Амсгалаа барьлаа. Зүүнээрээ амсгалаа гаргая. За энэ амсгалын дасгалыг хийснээр бидний биеийн баруун болон зүүн тал хоёулаа баланст буюу илүү их хоёр талтай тэнцвэртэй болно.
урт болгоод 4 секундэд уушгаа дүүргээд амсгалаа. Бас амсгалаа. Бүгдийн сайн гаргаа. Сүүлийн 3 удаа амсгалъя. Нарчны ядраад байвал 100 гараараа тохоогоо төсч болно. За 100 хамраараа амсгалаа гаргахдаа бид нар дуусъя. За гараа доош нь буулгаад амсгалаа хэвэн байдалд нь оруулаад хамраараа аваад энэ хамраараа баруун болон зүүн талынхаа энергийг мэдрье. За бид нар амьсгалын дасгалаараа толгой доторх бодлоо багасгаад бие бэлдсэн болохоор дараагийн улам болон одоо бодлоо байхгүй болгох техник маань мантра буюу үг байгаа. За энэ үг бол I think Buddhist or Hindu аль нэг нь. Гэхдээ энэ үг бол so hum гэсэн үг байна. За so hum гэдэг нь I am that буюу би бол тэр гэсэн үг. За энэ дэлхий бүх л юм бол чи өөрөө. Тэгэхээр би бол юу гэж өөрийгөө мэдэрч байна? Тэр маань. За тэгэхээр би өөрийгөө би бол тэр, би бол энэ, би бол тэр, би бол энэ. Миний одоо бүхий л мэдэрч байгаа юм бол би гэж өөрийгөө хэлж байна гэсэн үг. За амьсгалаа авахдаа бид нэр соо гэд дотроо соо гэдэг хэлнэ шүү зэ. За амаараа гаргаж аваа гаргахгүйгээр дотроо соо амьсгалаа авлаа. Соо амьсгалаа гаргахдаа хам дотроо хэлээд амьсгалаа гаргаж байгаарай. За энэ мантраг тавцснаар бодлоо чөлөөлж бодлынхон оронд мантраагаа бодож гинэ гэсэн үг. За тэгэхээр бид нар бол өөр юу ч бодохгүйгээр мантраагаа бодож байна. So hum
Одоо яг мантрага дотроо бодгоо болоо. Зүгээр л яг юу дотор ч юм байгааг ажиглая. Чиний дотор яг юу ч байхгүй байх. Ямар мэдрэмж байна? Тэрийг ажиглая. Бодол орж ирвэл бодлоо анзаараад тэгтээ бодлоо өөрчлөлөн бодохгүйгээр буцаад амьсгал дээрээ төвлөрье. Яг одоо эндээ суугаад бүх юм зүгээр гэдэгтээ итгэлтэйгээр өөрийнхөө бодлыг тавьж явуулъя. Яг одоо чамд дэмжиж суугаад амьсгалаа ажиллагаас юу ч хийх юм байхгүй. Хаашаа ч явах асуудал хэрэг байхгүй. Өөрөөрөө энэ цагийг олгож юу ч бодохгүй байх цагийг олгох бол бясалгал юм. Энэ бичлэгийн хамт төгсгөлд бүгдээрээ дараагийн тариныг 7 удаа уншаад бясалгалаа дуусгая. За та нар мэдгүй бол дари түдари түрээ сууха. Монгол хүн болох мэдэх ба. Тийм болохоор за 7 удаа уншия. дари түдари түрээ сууха. 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 За дараагийн мантраны энергийг мэдрээд өөрийгөө protected буюу хамгаалагдсан гэдэгтэй талархаад гараа үрцгий. Халуун болгоод алгаа нүдэн дээрээ байршуулъя. За алгаа нийлүүлээд тухан дээрээ гараа 3 дахь мэлмигээ эрхийн рүү гараа түлхээд баярлалаа миний доторх сүнс мэдрэмж мэдрэхүй intuition дандаа зөв чиглэлмэн чиглэж байдагт баярлалаа. Дотроосоо мэдж байдаг, юу болох ёстойг мэдэж байдаг, бүх л мэдэх ёстой мэдлэг маань дотор минь байдагт баярлалаа. За өрөөгөө амныхаа урд очраад за өөрийнхөө сүнсэн талархъя. Өөрийнхөө гаргаж ирж байгаа үг болгоныг хайр инэрлэр дүүрэн бас итгэл даахаар шудраг үнэнч бас найзрахаг буюу kindness сайн сайхан сэтгэлийг зориулж хэлж байгаад баярлалаа. Гараа зүрхнийхээ урд авчираад зүрхэндээ баярлалаа. Зүрх бол бидний сэтгэлийн мэдрэхүйг мэдэрдэг хэсэг, цэежийн хэсэг байгаа. За зүрх минь хайрыг мэдэрч агаад хайрыг харамгүй тарааж, харамгүй хайрыг бас өөртөө дуудаж, өөртөө авчирч бас хүмүүсийн хайраар өгсөн хайрыг өөртөө хүлээж авч байгаад баярлалаа. Хайрыг мэдэрч байгаад баярлалаа.
бас энэ хайрыг мэдэрдэг ийм том electric magnetic field буюу тэ том ийм электрик ийм том орчинд бүрдүүлж намайг ингэж хамгаалж хайраар хамгаалж өгдөг. Баярлалаа. За тэгээд би Мама Гаяда та нар гараа газар хүргээд тундаа буцаад очиж болно. Эсвэл над чиг ингээд газар тухайн 3 дахь нүдээ байршуулаад за Мама Гая буюу дэлхийн их орчлонд баярлалаа. Их дэлхийдээ баярлалаа. Намайг дандаа доороос нь түшиж байдаг, намайг хооллож, намайг унталж, намайг өдөр болгон усалж, ургуулж, өндөр болгож, хүн болгож өгдөгт хүний амьдралын бүхий л сайн сайхан муу мухай бүгдийг харуулж байгаа надаар дамжуулж амьдарч байгаад бас баярлалаа. Бид нар яад үл дэлхийн ээжийн хэсэг нь болохоор тэгээд дэлхийн ээжтэй баярлалаа хэлж байгаа шүү. За надад ингэж итгээд намайг бяцлаглыг чинь лид буюу бяцлаглалд цогтаа явуулж ирсэнд баярлалаа. За тэгээ өдөр болгон бяцлаглынхаа техникийг хэрэгжүүлж болно. За дээрэс нь нэг ингээд урт удаан биш ингээд 15 минут хажуудад тавьж байгаад одоо эхний амрита breath буюу тий хамаараа гурсаас орж байгаа юм шиг сороод хамаараа гаргаад за энийг 5 минут юм уу 3 минут хийгээл та нар ингээд суухад барыг ингээд so hum буюу I am that би бол тэр гэдгээ хэлэхэд аль хэзээний бэлэн болсон байх болно. За тэгээд мантра бол бас маш хүчтэй. Яагаад гэвэл олон мянган жилийн туршид ингээд давтагдж ирсэн үг бол үнэхээр маш хүчтэй. За тэгээд мантраг ингэж хэлснээрээ бас чиний доторх энергийг өөрчлөгдөж эхэлнэ. За тэгээд та нар бас мантра уншдаггүй болвол мэн гэж ярьдаг те монгол хүмүүс мэн уншдаггүй болвол бас би мэн уншаарай гэж бас зөвлөмөр байна. Ногоон дэрхийн мэнийг өнөөдөр бид нар уншсан. Би бол нарны мэнийг бас өдөр болгон уншдаг медитейшн хийсний дараа. За миний сурсан медитейшн бол арай жоохон өөр. Гэхдээ тэрийг арай яг тэр хоёр спешиал техник байдаг байхгүй юу? Тэр хоёр медитейшний техник арай зааж болохгүй байгаа. За тэгтээ энэ медитейшн бол ерөөсөө амьсгалын дасгалыг нэг хийгээд тэгээд мантрагаар бодлоо өөрийнхөө хүчээр бодлоо тэр майн дээрээ төлрүүлээд тэнгууд бодол чинь сарнаад дараад нь тэр сарнсан бодлгүй байгаа тархиал ажиглаж тэр бодлгүй байгаа тэр орчныг бүрдүүлэхийн тулд өдөр бүр бид нэр суугаад бясалгал хийдэг юм аа. Бясалгал удаан байх албагүй. Тийм учраас миний өдөр болгоны бясалгал 20 минут л болдог. 20-25 минут. Гэтэ ингээд суугаал яваар алчдсан бэлээс үлрээ бясалгал хийгээд тахлаар тэгэхээр та нар ч гэсэндээ өөрсдийнхөө хэрэгтэй хэрэгтэй жишээ би ёо шууд бүр ингээд өдөр болгон өглөө босоод ер нь бол хийдэг бол маш сайн. Би бол одоо энтгэгт яг тэгж хийдэг байсан. Одоогоор бол босны дараа жоо байж хийж байгаа. Тэгтээ өдөртөө яг өдрөө эхлэхийн өмнө ингээд суугаад нэг 10 минут амьсгалын дасгал буюу бүр ингээд бясалгалаа ингээд цугтан ингээд мантрагаа цугтан ингээд хийчихэд та нар яг ингээд нэг юм өдөртөө нэг юм өнгө нэмнэ. Тэр өдөө өнгөө бас ингээ баярлаа гэдгийг бас дараад нэг бяцлаглынхаа араас шууд ингээ хэлдэг ингээ те 3 газар те 4 дэх дэлхийн ээжтэй баярлалаа хэлээд тэгээд баярлснаар бол ер нь бол маш их илүү олон баярлах шалтгаан чамд ирнэ. Яг л амьдрал бол маш баялаг тэгээд бид нэр байгаа зүйлдээ баярлаж талархаж байх хэрэгтэй. Тэгжиж илүү их талархах зүйл ирдэг шүү. За энэ бол ертөнцийн хууль байлаа. За тэгээд дараагийн медитейшнээр уулзтлаа. Түр баяртай.